олон компаниудын банкуудын компани засаглалыг сайжруулах, банкуудын засаглалыг сайжруулах, харилцан ялтай болох, олон нийтийн хараа ялтанд орох, олон нийтийн компани болох ийм эхлэлийг тавьсан юм байна. За энэ хуулийн хэрэгжилт хугацааны төвлөрлийг бууруулах, эзэмшлийг бууруулах. Олон эзэнтэй бол олон нийтийн компани болчих юм бол олон нийтийн хяналтанд байгаа компаниуд ч одоо аливаа зах зээлийн бус өрсөлдөөн зах зээлийн зарчмаас гадуурх ажил үйлчилгээ за хууль бус тэгэл банкны журам заавар нийцэхгүй тийм үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах хязгаарлагдана. Гаралжааны банкудаа нийтлэг үзэгдэл бол гаралжааны банкны эзэмшигчид бус бизнес руу ордог хязгаарладаг тодорхой зөрчилдөөний бий болгодог гэсэн юм олон асуудал үүсгэхийг дараа шийдэгдэх юм байна. За энэний хэрэгжилтийн талаар. За хоёрдугаар валютын нөөц. Энэ нь бид нар 1 тэрбум доллар нэмэгдүүлэх шаардлагатай байна. За энэ талаар эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байгаа ажлын явцын талаар. Эдийн засгийн хөгжлийн яам бол энэ жил 1 тэрбум доллараар валютын нөөцийг нэмэгдүүлэх болцоотой 4 тэрбум доллар төгнө гэж байна. За яг одоо 23 оны нөхцөл байдал бол азар бас эргээр эргэж Тэсийн үнийн прогноз бол 11,500 доллар төрөх байдлаар Goldman Sachs болон олон улсын нэр хүндтэй үнэлгээний байгууллагууд хэлж байна. Хятадын ковидын сэргэлт за өнөөдрийн байдлаар одоо 80% нэмэлт авсан зөвхөн дархлаа тогтож байна. Ингээд ковидын дараах тэг ковид бодлоос татгалзаж зах зээлээ нээж байгаа явдал бол түүхийдээ өсгөх гэсэн юм прогнозыг хийж байна. За энэ дотор зөвхөн өөрс зэс төдийгүй бусад түүхийд бүтээгдэхүүн төмрийн өдөр манай гол экспортын нэр бүтээгдэхүүнүүдийн өсөх за улмаар бол манай экспортын орлого нэмэгдэх нөөц хөлний 4 тэрбум доллар төгрөг тийм бодит тооцоол бий болж байна. Энэ дээр харин Монгол банкын алтны худалдаа авалтын бодлого алт хөтөлбөр за бусад хэлбэрээр нөөцөө нэмэгдүүлж ханшиг доктортой ойлгох бодлого нөөц ирээдүйн талаар. За 3 дугаар тул энэ валютын ханш иргэдийн санааг зовж байна. Энэ валютын ханш валютын нөөц бол экспорт гэсэн бодлогоор шалтгаална. Эсвэл одоо экспортыг дэмжих хөтөлбөрийн бодлого Монгол банк барилжааны банкудаа хамтарч ирж байна. Энэ оны бодлогын зорилт бол экспорт. Монгол банкнаас нэг тогтоолын төсөл санаачилсан байгаа. Энийг хаврын чуулганаар хэлцүүлнэ. Бүхнийг экспортод гэдэг шиг одоо экспортын аливаа барьер, тарифын болон тарифын бус барьерыг бооруулах, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулахад Монгол банк зээлийн бодлогоор дэмжих. Ийм мөнгөний шууд болон шууд арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж орчилдуудыг шаардлагатай байна. За энэ бүхэнтэй холбогдоод одоо экспортоо нэмэгдүүлж ажил валютын ханш тогтворч инфляц буурна, экспорт нэмэгдэнэ. Одоо инфляцийн прогноз дэлхийд дээр сая бизнес ревю дэлхийд дээр гарч байгаа юм бол Америкийн инфляц гэсэн буурна, дэлхийн инфляц буурах, суур инфляц 2-4% орчимд хүрэх. Ерөнхийдөө өндөр байх боловч одоо инфляцийн хүлээлт бол оны хагас жилд бол 20 оронтой тааруу орох магадлал төлөвтэй байна тийм үү. Гэхдээ бид энэ геополитик эрсдлийг урьдчилан тооцох аргагүй тийм үү. Тийм учраас болцгүй эрсдэл бэлэн байх хэрэгтэй байна. За ингээ экспорт гэдэг бодлогыг л одоо та засгийн газар хамт шийдэж бүх төрлийн мөнгө зээлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас бодлогын хүн дээр одоо Америкийн ер нь ингээд төв банкуд үргээ харж эхэллээ. Бодлогын үг хэдэн дээр төвшин бариад байх нь одоо цаашдаа эдийн засгийг баамлах хэсэлтэй болно. Инфляц тогтворжих, валютын ханш тогтворжих энэ бодлого чиглэлтэй уялдуулж мөнгө зээлийн бодлогоо ус уялдуулж харах шаардлага гарна. Агт бүхнийг экспорт гэдэг энэ бодлогын маань нэг том экспортын бодлого бол 10 их найдын 3% үдэ зээлийн хөтөлбөр байсан. За энэ 3% хөтө зээл зориултын дагуу зарцуулагдаж байна уу? Экспортыг дэмжихэд зарцуулагдаж байна гэдгийг ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Бүх зээлийг шалгах. Тэд дотор арилжааны банкуудын дотоод хяналт шалгалтыг нь өөртөө ажиллаж өөртөө нөхөж шалгуулах.
Энийг бол ерөөсөө л экспортын чиглэлээр гаргаж. Импортыг орлох үйлдвэр. Экспортын үйлдвэр бол валютаа хэмнэх, валютаа нэмэгдүүлэх хэвэл 24 оны болгож эхлэх. 23 оны болгож эхлэх хэрэгтэй. Ингэж 60 дэргэдийн хэмжээнд эргээр нөлөөлнө. Одоо нэмний үнийн өсөлт чинь суур инфляцуулах нефтийн бүтээгдэхүүний үн. Нефтийн бүтээгдэхүүний үнэндээ валютын ханш ингээд давхар нөлөөгөөр энэ ялангуяа хөдөө орнолт бүтээгдэхүүний нь одоо гурлийн үн баг 50% нэмэлээ. Арга дэргэдийн хэмжээнд маш өндөр нэрч байна үнийн өсөлт. Тийм учраас энэ үнийн өсөлтийг хязгаарлахад энэ валютын ханшны бодлого мөнгөний бодлого бүгд чиглэх хэрэгтэй байна. Одоо ард түмний социологийн судалгаагаар 75% нь үнийн өсөлтөөс шалтгаалж амжиргаа дараатлаа. Энээс шалтгаалж бухимдж байна гэсэн үндсэн шалтгаан байна. За энийг одоо таад засгийн газартай хамтарч хэрхэн шийдэх үнийн өсөлт эдийн засгт татваржуулах хөтөлбөр бодлогыг хаврын шулганд оруулж шийдвэрлэх. 3 сарын 10.